Нур бариас гараад 10 орчим минут талхвал сургууль дээр ирдэг. Менежментийн сургууль. 7-11-тэй. Энэ бол амар их модтой. Ногоорч амар ихтэй. Тэгтээ энэс болоод илүү хөтөрхөд байдаг гэж сонссон. Ундасан кофе байдаг. Вай шилтер дээр. Whether each process is efficient or not. Okay, and if it's not efficient, it does not produce any value, then we want to remove it, we want to eliminate it. Okay, this is process re-engineering. And after process re-engineering, we standardize our processes so that everyone working in the same position will. Хичээл маань суралцчихлаа. Одоо би 2-оос жилдээ хаа 2 цаг хүлээх юм. Тэгээд маань сургууль дээр төрний үдийн цайны цагаар хоол зардаг. Би дахиад хоол чулаа. Энэ болохоор нэг 100 гэс чийд гэсэн үг юм. 10,000 орчим. 10,000 төгрөг орчмоор тэгээд цайтай, харцаатай. Кутаарцай. Амар дэжгүй. Тэгээд хоолой. Тэгвэл гаднаас хоол авахаар нэг үнэтэй болдог. Эндээс хоол авч ирэх юм бол арай хямдхан байдаг. Дэжгүй. Тохиолдолтой юм. Өдөртөө бол энийг аяа гэчихвэл аюу дэжгүй. Амар их болохоор юм бол цогцчдаг. Будаа ч ихсэн аюултай. Амтан ч ихсэн юм дэжгүй. Харж байгаа гэхдээ дэжгүй нь сонгох хэрэгтэй. Мохтэй. Нэг хичээл сая 3 цаг дараач явдлаа да. Сүүл рүүгээ жоохон ойлгохгүй болчихлоо. Суугаадсан ч юм. Шчоод дахиад нэг харна. Зя. Би одоо нэг гадаад оюутнуудын офис руу явах хэрэгтэй. Тэгээд тийшээ юм өгчөөд буцаж ирнэ. Тэр офис руу явахын тулд болохоор автобусын сон нэг 3-4 буудлаа. Тэгээд тэр офис дээр бууж юм өгчөөд буцаад дахиад автобусын суугаад наашгаа ирнэ. Яагаад тэгэхээр 2 хичээлтэй болохоор 2-оос ороод 5-аас харах байхаа. 4-с ч үлээ. Бараг 5 зөвдөө. Өнөөдөр жоохон бүрхэг байна. Тийм болохоор халуун арай гайгүй байна. Тэгээд маань сургууль болохоор ер нь амар их юм. Та нарын харж байгаа ногоо бараг юм ойдтор байгаад байгаа юм шиг. Яах өнөөдөр бүр үнэ ядраад байна. Брэйр ядрангуй ах юм би шүн сайн унтж чадаагүй л дээ тэгтээ. Тэрнээс ус болсон бах. Тийм болохоор сайн нойроо авч байгаарэ. Тэгээд автобусны буудлал руугаа явхаар
Нэг удахгүй, удахгүй ер нь бол 5 минут одоо явна. Хичээлийн байран дээрээс явж байгаа болохоор дотор байрнаасаа гараад явах юм бол харин ойрхон. Тийм байна. Өнөөдөр юм хар бодол гүмсэн Монгол зурагтай. Тэгээд явж байна да. Би уг нь хичээлээ дараа дэлбүүр явъя гэж бодож байсан. Тэгээ яг хөө миний ядарчдын байдал жоохон муу байна. Тийм болохоор бас явахгүй ч яж магадгүй болоо явчлаа. Яа, дэлгүүрийг бүр хойшлосоор байтлаа. Тэгээ уг нь бол айгуу дэжгүй заяа энэ дотор. Уг нь бол айгуу дэжгүй. Ягаад гэвэл ногоон талбай амир ихтэй. Мод ихтэй. Тэг ингээ явж хахаар зарим модноос нь жимс мэмс оргож идэг. Би тэгтээ тэрийг турш үзэвэлдээ. Туршиж үзэн ч гэж бодохгүй. Юу юм мэдхгүй тийм сонин юм идмээргүй байна. Уг нь дэжгүй. Тааш тийм байгаад ямар ч хэрэггүй. Амар халуун бөхчөм. Тэгээ амт шавж ихтэй болохоор бараг модгүй исэн ч зүгээр юм уу ч гэж бодогдоод байгаа. Тэгээ одоо явж ин да. Автобусны бодол дээр ирсэн. Тэгээ автобус нь болохоор цагийн байраар явдаг. Одоо уг нь нэг ирэх хэвээр. Гэтэ заримдаа болохоор төрүүлээд явцсан, эсвэл заримдаа жоохон оцорч ирдэг л дээ. Тэгээд та нарт одоо харвал надад болохоор ингээ харахаар нэг тийм ууртай, юм саарл харагддаг байхгүй юу? Тэгээд энэ дээрээ бас анзаарсан юм гэх юм бол миний хараа жоохон гинт огцон мууцсан, амар халуун болохоор тгсэн юм шиг байгаа. Надад бүр амар мэдрэгдэж байгаа. Хараа бүр нэлээ муудцсан. Тэгээд ер нь бол дахиад эндээс хараагаа дахиж шалгуулад шил дахиж авъя гэж бодож байгаа. Тэгэхгүй бол бүр ингээ илт амар мэдрэгдээд муудцсан байгаа. Их халуун болохоор одоо яасан юм байгаа. Гинт юм халуун шал өөр орчин нөхцөл ороод ирсэн чинь ингэж байгаа мó сайн мэдэхгүй байна. Тэгээд ер нь бол ингээд саарлтад амар ууртай харагддаг заяа. Тэгээ ингээд дотор байж байгаад гараад ирэнгүү шууд шил цанддаг. Тийм амар халуун. Тэгээд ер нь бол тийм. Миний хараа айгүй их муудсан. Би шууд ирээд нэг удааг байгаа шүү дээ. Тэг бүр илт муудсан. Тэг би яг гэрийнхэн дээлж амжаагүй байгаа л та. Яг ингээд ярихаараа яг энэ хараа муусан талаараа хэлэхээ марцчихдаг. Хараа бол бүр нэр их дорцоо. Уг нь миний хараач гайгүй л дээ. Тэгтэл мууцсан. Бүр ингэж нилээ мууцсан. Нэг ядаргаатай хэд штэ. Шил таархаа болчхоор яг тэр мэдрэмж ингэ төрөөд байгаа байхгүй юу? Сайн харагдахгүй, хараад байгаа үгүй гэж мэдгүй ингэ. Шилээ арчмаа шиг санагдаад арчаал харахаар ямар ч ялгаагүй ч байдаг ч юм уу. Тэгэхээр ер нь тийм асуудал бас гарсан. Яа. Би автобуснаас буучлаа. Тэгээд буудлаа. Нэг буудал илүү явчлаа. Тэгээд нэгэнт явсан юм чинь гэж одоо та нарт нэг гоё газар үзүүлнэ. Маань сургуультай болохоор нэг юм жуулчдын амир их ирж үздэг газар байдаг гэсэн. Тэгээд тэр нь болохоор юм сүмтэй. Христийн сүмтэй. Тэгээд амар алтартай архитекторын зурагслыг гаргасан сүм гэж бид нарт ер нь бол танилцуулсан. Сая нэг таньдаг Монгол охин маань зөвлөө. Тэр нь болохоор энэ сүм. Нэм гурвалжин пирамид хэлбэртэй. Тэгээ маань сургуулахаар Христийн ийм санхүүжилтээр гэх юм уу Христийн шашны ер нь бол сургууль байсан гэсэн.
Одоо бол яг тийм юу байхгүй. Тэндээ ирж айгүй их залбирал цуглаа моглаа хийдэг гэж сонсч ирсэн. Би ирчээд бид нар сургуулаа танилцуулахдаа тэгж шилж ирсэн. Тэгээ ер нь бол ногоон мод зодтол бүр арил амар хий. Тэгээ энэ сүмийг үзэх гэж жуулчтай аюу их ирдэг гэж сонссон. Тэгээ дотор нь орох юм бол ийм сандлууд тавьцаал ингээл нөө нэг юм христийн номлолт ийдэг штеп. Тэрнтэй л нэг тийм танхим байгаа суудал модалтай. Одоо арай онгоогоогүй л ах шиг байна. Ийм газар идэг. Энэгээр айгу алдартай гэж сонсч байсан. Энэ нөгөө офис маань гадаад оюутнуудын офис байгаа. Энэ дээр ирж би нэг юм өгөхстэй. Тэрийг өгчөөд тэгээ буцаад тэр доороос автобусанд суугаад яв. Энд бас юм гадаад оюутнууд хариуцсан офис бас байдаг. За орё да. Гараад ирсэн чинь бороо орж байна. Гэтэ би шүхрээ авсан л да. Нэгтээ нэг амар орохгүй л байна л да. Юм да. Зя. Дотор байранда ирчихлээ. Одоо дэш орно. Манай өрөөнийхөө ирсэн байгаах. Одоо 5 цаг 23 минут болж байна. Тэгээд өнөөдөр миний нэг өдрөөр хамтаа илсэн. Бүгдээрэнд нь баярлалаа. Бороо жоох орчихлоо. Уг нь өөр төлөвлөгөөтэй байсан. Дэлгүүр явах. Хичээлээ дараа дэлгүүр яваад бас хоол идэнэ гэж бодож байсан. Арай болсонгүй. Бороо ороод жоох асуудал гарчихлаа. Гэтэ зүгээрээ маргааш гэж бас байна. Маргааш явж болно. Тэгээд өнөөдөр ер нь л айгүй хичээлтэй 6 цаг хичээлтэй, дундуур нь 2 цаг амарлаа. Тэгээд баярлаа. Thank you. 谢谢. 감사합니다. 아리가또. Danke. Merci. Тэгээд спасибо гэж хэлж надад хэлсэн. Тэгээд миний нэг өдөр иймэрхүү өнгөрч байна. Дахиад дуустал нүцэн хүн байвал талархлаа. Баяртай.